Хуульч шууха Ромын консулын талаар танилцуулж байна. Ромын консул нь Ромын бүгд найрамдах улс, хожим Ромын эзэнт гүрний түүхэн тодорхой үеүдэд сонгогддог байсан 2 дээд албан тушаалтны нэг юм. Консулуудыг чуулганаар Ромын иргэд жил бүр сонгоно. Сүүлчийн бүрэн ирэхээсээ хойш 10 жилийн хугацаанд дахин консулын алба хаших боломжгүй байжээ. Нэг хүнийг хит хүчрэхэг болохоос урьдчилан сэргийлж 2 консулыг нэгэн зэрэг сонгоно. Консулууд нь гүйцэтгэх дээд эрх мэдлийг эзэмшихийн зэрэгцээ, сенатыг зарлан хуралдуулах, хурлыг удирдах, хууль тогтоомд санал болгох эрх мэдэлтэй байв. Түүнчлэн гадаад улстай хийх дипломат хэлэлцээрт Ромыг төлөөлж дайн байлдаан хийх хэрэгтэй байв. Олонний анхаарлыг татсан асуудалтай шүүх хурлыг консулууд удирддаг байжээ. Консулыг Ромын бүгд найрамдах улсын эв нэгдэл, эрх мэдлийн бэлэг тэмдэг гэж үздэг байв. Ромын эзэнт гүрэн байгуулагдсны дараа консулын алба байсан ч эрх мэдэл нь ажмаар багассан. Эзэн хаан өөрийгөө эсвэл өөрийн сонгосон хүнийг консулаар томилдог болсон юм. Хуульч шууха Ромын консулын талаар танилцууллаа. Хамтдаа Ромын эрх зүй судлаарай.